Эх оронд хамгаас төрөнд юу хэрэгтэй? Тэр улсаан төвшин төмөн олон амар амгалан байлгах цагдаа хэрэгтэй. Өөрийн цагаан гэгээн дор дуулж суугаа минь хэний ачив? Айх төвшин аюулгүй амьдарч яваа минь хэний хүч юм? Угаасаа улс гэрэг цагдаагүй байя гэж бодъё. Энэ олон хүн ардын шинэ хэн хамгаалах юм? Ийм учир төр байгаа цагт цагдаа байдаг. Цагдаа байгаа цагт төр оршин тогтнодог учиртай. Эх оронд харах нүд хамгаалах хүч байдгийн учир ийм билээ. Ажил 700-ны тэртээ хэртний Юан улсад журмыг сахиулах цагдаа байсан түүхний. Төр улсад тогтнож байсан хөдөлшгүй баримт тэр. 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдмагц хүн ардын амар жимэр байдлыг хангах 15-ны цагдаатай болжээ. Энэ мэтээр цагдаагийн үүх түүхтэй холбоотой түүхэн баримт олон ч Монголын цагдаа үүсэл хөгжлийнхөө 79 дэх жилийг сая тэмдэглэлээ. Гэтэл 79 жилийн түүхтэй Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүн дотор 10 жилийн тэмдэглэж байгаа анги салбаруудч байсаар байна. Цагдаагийн ерөнхий газрын эрүүл хамгаалтын 801-р хорооны суур анх 1990 оны 8 сарын сүүлч 9 сарын ихээр эргүүлийн тусгай тасаг нэртэйгээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяанд 250 хүнтэйгээр анх байгуулагдсан. Анх байгуулагдахтаа эргүүлийн тусгай тасаг эргүүлийн 6 салааны 6 захирагч тасгийн дарга сургалт боловсон хүчин хүмүүжил хариуцсан тасгийн дэд даргатайгаар ингэж өсч байгуулагдсан юм. За уг тасаг 1990 онд байгуулагдсан жилдээ Улаанбаатар хотын Бодомж талбай үзэр олон нийт үйлчлэгний газар олон нийтийн хэв жирэмс сахиулах үндсэн үүргийг амжилтаар биелүүлсэн. Анхны тусгай тасагт ирсэн бүрэлдэхүүн 45 хоногийн дамжаагаар цагдаагийн дээд сургуульдаар бэлтгэгдсэн. За бэлтгэлийн гол чиглэл тухайн цагийн нөхцөл байдлаас улбалж бүрэлдэхүүний тусгай бэлтгэлийн ур чадварыг өндөржүүлэх чиглэлийг гол болгосон. Тухайн цагийн Улаанбаатар хотын эрүүгийн болоод хэвжрийн нөхцөл байдал тухайн үед хүнд байсан. Ардчил эхэлж байсан засаг төрийн доктор үйл ажиллагаа хүндэрсэн энэ үед нийтийн амгалан тавин байдлыг сахиулах, нийтийн дэг журмыг чангадах ийм зорилтууд цагдаагийн байгууллагын өмнө ялангуяа Улаанбаатарын цагдаагийн газрын өмнө Улаанбаатарын цагдаагийн хүрээний нийт бүрэлдэхүүний өмнө онцгой чухлаар тавьж байсан юм байна. 10 жилийн замналтай анги салбаруудын нэг болсон эрүүл хамгаалтын 801-р хорооны захирагч цагдаагийн хурандаа нямсран хорооныхоо үйлсэл хөгжлийн талаар ийхүү өгүүлж байна. Үнэн дээр 90-ад оны ихээр Монгол оронд ардчлал өрнөж хаалтайгүй уймэн самун жагсаал суулан газар авсан үе байлаа. Ийм л хурц ширүүн үед улс орон ард түмнийхээ амгалан тайван байдлыг хамгаалах нэмэлт хүчин шаардлагатай болж энх цагийн халаагүй албанд эрүүл хамгаалтын 801-р хорооныхон тэргүүн фронтын дайчид улам орсныг тэр үеийн цэл залуухан дарга нарын нэгэн явсан эдүүгээ цагдаагийн ерөнхий газрын хэв журмын албаны дэд дарга дэд хурандаа гүнсэн ярихтаа. Анх манай эрүүл хамгаалтын 801-р хороо бол эрүүлийн тусгай тасаг нэртэйгээр цагдаагийн ерөнхий газрын одоо 2 давхарт 6 статгаар ингээд зохион байгуулалтын ажиллаж анх үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны цагдааг 8 сарын 28-ны өдөр анхны цагдаагаа авч ингээд тушаал гаргаж ингэж үйл ажиллагаа эхэлж исэн. За энэ нийт 6 сарын бол сумгад утгын 100 гаруй 200 орчим цагдаатайгаар энэ эрүүл тусгай анх ингэж байгуулж исэн. Нэмсрийн орондоо маань тэр үед хооны актив төгсөөд энэ дээр дамжижсэн. Манай эрүүлийн тусгай тасаг бол энэ төр үед бүхэн ангадагчл байсан гэж дотроо үздэг. Тухайлбал өмнө бол эрүүл ороод гэж явахд бол байсан байх. Зүгээр сүүлд эрүүл тусгай тасаг байгуулад
анх морин салааг зохион байгуулж ингэж гаргасан энэ морин салааг одоо зохион байгуулж гарах үүргийг манай 3 дугаар сланд одоо надад ингэж хариуцуулж өгсөн. Ингээ анхныхаа мордыг энэ ганц удаагийн амнаас очиж мордоо авч одоо нэг цагтад 2 морд орсон гэж мордоо аваад тэгээд хүлээж авчихсан. Энэ дээрээ хотын залуучууд их хөвчлэн байсан. Тэгээд морь одоо унж эдэлж сайн мэдэхгүй ийм залуучууд тэгээд анх авчгаад морин одоо дадлаг гэдэг юм уу, сургуульд гэдэг юм уу, иймэрхүү зүйлүүдээ бас тэнд хийж байсан. Одоо манай сланд байсан минь дүүргээ залуу их өндөр, Атланта хамгийн өндөр. Тэнд дээр жижиг үетэй морь таарсан. Тэгээд тэрийг ингээ унчаахаар өдөр нь ингээ нугараад донкхоч ингээ явдаг. Тэгээд тийшээ ингээ морьдоо аваад анх одоо тэгэл азар юм тааруул ингээд ясна олмоо дотоо ингээд чангалаад сан байж байгаа юм дээрээс морьтойгоо өөрөө жалгараа буухад бас хөлбөрөөр ингээ унч нэг бөө нийт энерги наадан болж исэн. Ингээ морьдоо аваад мөн л одоо анх цуслангийн эргүүлийг одоо зохион байгуулах үүргийг аваад ингээ цуслан дээр одоо цуслан буудлын ингээ цуслангийн эргүүлийг зохион байгуулж морьтой эргүүл гаргаж ажиллаж исэн. Үүнийхээ зэрэгцээ бол үндэсний баяр наадмын хамгаалтанд бас анх морин одоо салаадын дээр ажиллаж ингэж эргүүлээ зохион байгуулж хийж исэн. Ингээ ажиллаж исэн. За мөн одоо тусгай хэрэгсэл одоо ангидагчийг бас манай эргүүлийн тусгай засгаас эхэлж өгч исэн. Одоо анх гээд тодхон санаж байна. 90 оны 9 дугаар сарын сүүлээр анхны одоо бороохоо ирж Орос бороохоо гэдэг уртаар бороохоо манайхан мэднэ. Ийм бороохоо ирж исэн. Тэрийг одоо хүлээж аваад тэг эргүүл гарахт нь одоо яг одоо галц шиг гарын үсэг зуруулаад тэн дээр нь одоо тусгай хэрэгслээ эзэмших одоо хичээл сургуульд явуулаад ингээ гарын үсэг зуруулж өгөөд орой эргүүлээс буухт нь юуг нь хурааж авдаг. Бороохог нь хурааж авдаг. Ажил гарахт нь ингээ тооцоод байгаа ингээ явдаг. Мөн одоо анх одоо хуучин 23 эртээ нэгэл Оросын, Германы станцууд байсан. Тэгэхэд мөн анхны одоо жижиг одоо нэг юм гар станцтай юм одоо бид нэр хэрэглээд байгаа. Ийм станц анхны бас манай эргүүлийн тусгай засагт ирж ирсэн. Монголдон анхны морьт хороогийг идэж, анхны бороохойг барьж, анх ирсэн гар станцыг эзэмшиж явсан 801-р хорооны бие бүрэлдэхүүн улам бүр залуужин, улам бүр өсөн нэмэгдэж идэвгүй үйл ажиллагаанд цэгцэрчээ. Тус хорооныхон нийслэл хотод эргүүл хамгаалалт хийх үндсэн үргээсээ гадна хот дүүргийн цагдаагийн хэлцүүтэй хамтран эрэл, ламбард, түүц, хулгай, баар, паспорт, дэлбэ, сум, халаас, харт, нүүрс, хүүхэд зэрэг 28 удаагийн нэгдсэн арга хэмжээнд оролцож төрийн цагдаагийн үргээж давхар биелүүлж ирлээ. Хэн хүн дурламгүй хүнд хэцүү албанд үнэнч шударга зүтгэж захиргааны зөрчил илрүүлэх гэмт хэргийг таслан зогсоож иргэдэд туслах үргээж нэр хүндтэй биелүүлж байна. Цагдаа гэдэг нэг талаар төрийн албан хаагч, нөгөө талаар хууль эрх зүйн харилцааны соёлыг түгээгчд билээ. Ийм ч учраас хууль эрхийн мэдлэг боловсруулан ахиулах талын сургалтыг тогтмолжуулж, чанар үр нөлөөгийн дээшлүүлэхэд тус хорооныхон онцгой анхаардаг байна. Хууль эрхийн мэдлэгээс гадна бие бэлдэрийн хүмүүжил цагдаагийн бас нэг үндсэн үргээ. Бие хамгаалах урлагийг эзэмших талаар заасан Монгол улсын цагдаагийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж Монголын Кёкушинко-Каратегийн холбооны 8 дахь удаагийн тэмцээн нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зэрэгт амжилттай оролцсон алтан медаль цом тусгай шагналын эзэд болжээ. 801-р хороог биеийн тамир спортын төрлүүдээр цагдаагийн бие бүрэлдэхүүнүүдэд хошуучлагчдын хороо гэж хэлж болно. Монгол улсын зан хэшигд орж чөлөөт бүхийн олон улсын хэмжээний мастер, АСТВ-ийн аваргын хүрэл медальт цагдаагийн хошууч Сүхбаатар, хөнгөн атлетикийн спортын мастер, олон улсын хэмжээний мөнгө хүрэл медальт Прүсрэн, улсын начин Сумьявес, Загдаа, Монгол улсын гавьяа тамирчин Дархан Мэргэн, цагдаагийн ахмад мөнгө цэцэг зэрэг алдартнууд энэ л хорооноос төрсөн. 801-р хороо үүсэн байгуулагдсан цагаас цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит марш тусгай бэлтгэлийн цогцол бүр тэмцээнд амжилттай оролцсон 1990, 91, 92, 93 онуудад жил дараадан төрүүлж мөн 1996, 97, 2000 онд дахин тэргүүн барийн эзэд болцоос өмнө цагдаагийн ажилтны эзэмшил зохиох тусгай бэлтгэлийн төрлүүдээр чанартай хичээлж үр дүнд хүрсний гэрч юм.
Цагдаа гэдэг эх орондон тангараг өргөсөн цэргийн албан хаагч. Төрийн хүчний байгууллагын ажилтны үүрэгтэн үнэнч явахад ухамсартай сахилгават Библийн хүмүүжил аль аль нь амин чухал шаардлагатай. Цагдаагийн ерхий газрын тусгай марш бэлтгэлийн цогцлбор тэмцээний тэргүүн байрын цомуудаас гадна 1994 онд мөн энэ тэмцээнээс авсан 3 дугаар байрын шагнал 1995-99 онд авсан 2 дугаар байрын байж эднийхэнд байдгийг. Марш тактикийн тэмцээнийг ч цагдаагийн байгууллагуудын дунд зохиогддог уралдаан тэмцээнүүдийг ч хичээл сургалт хүмүүжлийн ажлын нэгэн чухал хэлбэр болгож бэлтгэл сайтаа оролцдогоос тусгараа тэмцээн болгондоо амжилт гаргасаар ирсэн. 2000 оны цагдаагийн тэмцээнээс УАЗ 469 машинаар шагнагдсан нь тусгарааныхны амжилт ахин дээшилж байгаагийн жишээ гэлтэй. Тусгараа Монголын цагдаагийн байгууллагын 5 дугаар спартакиадад 130 гаруй тамирчтай бэлтгэн оролцуулж алт мөнгө хүрэл нийт 55 медаль хүртсэн нь хамт олонныхоо дунд зохиодог сургалт хүмүүжлийн ажил жигдэрснийг харуулж байна. Манай нийт бүрэлдэхүүний хувьд 400 гаруй 500-аад бие бүрэлдэхүүнтэй офицер цагдаа нийлсэн. За манай бүрэлдэхүүний 90 гаруй хувь нь одоо 30 хүртэлх насны залуучууд байдаг. Бидний ажлын гол үүрэг бол нийгмийн хөгжим сахиулах, гэмтэргээс өрсөн сэргийлэх, ард иргэдэд туслах гэсэн одоо ийм үндсэн гол үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байдаг. Манай хамт олон бол цагдаагийн ерөнхий газрын даргын мэдлийн, бэлэн байдлын одоо ийм хүн хүчээр одоо хангагдсан ийм хороо байдаг. Манай хороо бол одоо хаана одоо улс орны хэрэгцээтэй цаг үе болсон тохиолдолд бие бүрэлдэхүүн бэлэн гарах ийм бүх талын одоо нөхцөл болцоогоор хангагдсан ийм хамт олон байдаг. Тусгарууны дэд дарга цагдаагийн дэд хурандаа баясгалангийн хэлснээр эднийх нь 90 гаруй хувийн залуучууд ийм сайхан залуучууд биеийн тамирын спортын төрлүүдээр ч одоотой яваагийн хайдлаар эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үргээ биелүүлэхэд бэлэн байгаа. Цагдаагийн байгууллагад тохиолддог сэлбэг хэрэгслийн гачигдал, бензин шатхууны тасалдал, машин техникийн хүрэлцээгүй байдал гээд зовлон бэрхшээл болгон эдэнд бий. Гэвч бэрхшээлийг бэрхшээлгэлгүй төрдөн үнчээ үзүүлэхэд төрсөн биеийн үл огоорн зүтгэдэг улс бол эднийхэн. Саяхан л ихэд арын сайхан хангайд тамирын наадам болж хаа газар болсон наадам хамгаалалт мөн эднийхэнд оногдлоо. Эрүүл хамгаалтын алба гэж ийм л зах хязгааргүй цаг наргүй ажил байдгийг. Эргүүлийн цагдаад юу тохиолдохыг тэргэхэв. Хөлдөж осохын даваанд тулсан согтуу хөлчүү улсын аминд эргүүлийн цагдаад орно. Хутга мэс, буу шийдэн, зодооны хэрэгсэл бэлтгэн авч яваа улсын зэвсгийн чанартай зүйлийг хураан авч бусдын амь нас эрүүл мэндийг аврахаас гадна уг этгээдүүдийг хэрэг төв үйлдэлээс авран сэргийлж туслана. Наад зах нь асрамжлан хамгаалах хүнгүй тахир дутуу улсад тусдын үзүүлж иргэнийхээ үргийг биелүүлнэ. Эргүүл гэдэг ийм л юу ч тохиолдож мэдэх эргээд бодоход бусдад буян болсон алба билээ. Гэхдээ эргүүл хамгаалтын алба гэдэг зүгээр л ямар нэгэн газрыг эргэж тойроод харж хандаад явахын нэр бишээ. Эрүүгийн нөхцөл, гэмт хэргийн арга ажиллагаа нарийнсан өнөө үед ямар ч зэвсэг техниктэй, ямар ч хорон санаатнуудтай учирч мэднэ. Иймд орчин үеийн хамгаалтын арга техникт суралцаж, болзошгүй аюулаас ард иргэдийн бат найдвартай хамгаалахын үйлсэд бие сэтгэлийн бэлтгэлтэй байх учиртай юм аа. Өнсөж зүүх дөрөнд хувцснаас ахуулаад бичиг баримт таних тэмдэг эдэлж хэрэглэх багаж хэрэгслэгээд албан үүргийн гүйцэтгэхэд өчүүхэн төдий зөөлж ёс номоор ол байх учиртайг тус хороонд олон жил дэд дараагаар ажилласан гаваас хэрн зааж сургаж явсан. Тус хорооныхон нийслэл хотын гудамж талбайг өдөр шөнийн 3 ээлжээр эргүүл хийж байна. Айл амтны цоож суурга албан байгууллагын лац ломбыг ч харж хандах үе гарна. Энд
оргозол босуулж хэрэг төвөг үйлдээд зүс царайгаан хуургаж явж байгаа этгээдүүдийг ч эдл ирж хайлсаж явдаг юм. Ийм л мөнхийн эрэг хайгуулт гарч эргэж тойрч харж хамгаалж явдаг улс бол 801-р хорооныхон. Хүүхэд эмэгтэйчүүд өндөр настан гээд ядарсанд тусалж элдв хүчирхийлэлд автахаас эдл хамгаалж явдаг юм. Төрийн хуулийг гажуудуулсан нэгэнд нь сануулгах, торгох, байчсан баригчлах үүрэг мөн эдэнд оногдно. Эргүүл хамгаалтын 801-р хорооныхон торгуулийн арга хэмжээнээс жилдээ 30-аас 35 сая төгрөгийн орлогыг улстан оруулдаг байна. Арван жилийн тэмдэглэлтэй холбогдуулж тос байгууллагаас төрөн гарсан алдар цуутнууд, ахмад ажилтан, төрөн гарсан офицерууд, дээд сургуульд ирсэн сонсогч нар нийт баярлалтгийнхаа нэрийн өмнөөс дурдсан ерөнхий хүмүүсүүдэд баяр имчилгээ төвшүүлж эрүүлэн сайн сайхныг өсөн өрөөж ажилтан амьдралд нь их амжилт хүсье. Намайг сайн байцгаана уу? Уг нь энэ хорооны үндсэн үүрэг нь нийслэл хотынхоо 6 дүүргийн нутаг дэвсгэрт эргүүл хамгаалалт хийж төрөл их хотын төвшин амгалан байх холбоотой. Тэгтэл хажуугаар нь уралдаан тэмцээн, гадаадын зочид төлөөлөгчдийн ажлын хамгаалалт, гал усны бэрхшээл, халдвар төвчин ингээс хөл хорих үйл ажиллагаа гээд хүнд бэрх ажлыг нугалж явдаг улс эднэр. Ийм л хамт олонны дундаас Монгол улсын засгийн газрын хүндэт өргөмжлөлт хошууч инг сайхан, цагдаагийн алдар тэмдэгтэн дэд ахлагч санчир амгалан, хоёр зүй яамны тэргүүний ажилтан дэд хурамдаа идэр ахлагч цэвэлмаа оюун бэлэг нарын олон арван алдартнууд төржээ. Тийм ээ. Ийм л ариун нандин үйлстэй 801-р хорооныхон нарт хорвоод биднийг хамгаалж яваа билээ. Төмөн олны энхий манаан төв гудамжинд эргүүлтэй явдаг. Өдрийн ажилдаан автан өнөр бүлээн нойрсож байхад эргүүл хамгаалтын энэм цагдаа энхийн харуулд мөнхийн явдаг юм.